Хүн болгон бараг будаатай урган дуртай байдаг. Тэгвэл энгийн ийдэг будаатай ургаа илүү гоё баяжуулж эцэцгээе. Мэдээж бидэнд цагаан будаа хэрэгтэй. Холих үр тарианд нь киноа будаа ашигласан байгаа. Удаага 2-3 удаа сайтар угаасны дараа мэрийн, сой соус, сармис, цагаангаа мөн дахианы бульон байж болно. Эсвэл зүгээр юм ясны шүл хийж болно. Удаа агшаахтаа хэр хэмжээний ус хийдэг, яг тэр хэмжээгээр хийн. Баг зэрэг дарж амталсан, гисгээс нь дахианы мах хийн. Сая ашигласан амтлагчуд бол нэг иймэрхүү амтлагч байгаа. Удаа агшаагчны brown rice гэсэн тохиргоон дээр тавьж агшаарай. Дахиан жижиг эсвэл нимгэн байх юм бол энгийн гормоор агшаачих болно. Луванд А витамины үрдэл нийлэл болох бета каротин агуулдаг. Энэ нь тосон сайн уусдаг учраас А витамины шимэгдэлтийг нэмэгдүүлнэ. Хоолныхаа хажуугаар хөнгөн помидор өгөрцөн оливын тостой эм хүрхэн салат хийлээ. Цагаан тавыг нэг харагдаагүй тавг байгаа. Энийг би чиглэлийн дэлгүүрээс дээр орохдоо авсан. Тэгээд юм хөрхөн бас стакан авсан. Одоо 100 болж байгаа юм чинь гоё уух юм гэж бодоод. Будаа маань бэлэн боллоо. Амар гоё үнэртэж जैन. Тэгээд давс баг байх юм бол давс жоохон нэмэрээ. Удаан дээрээ хуурсан ногоо болон ногоо сонгоно гэрээ. Би яшуу ийдсэн чинь жоохон гашуун болцсон. Тэгэхээр хийгээд ер нь дими юм билээ. Будаа агшаагч нь хийсэн будаатай урах юм хүртэл амар гоё өнгөлөг тэжээл. Заавал киноа будаа гэлтгүү гэрт байгаа хүсэх юм бол хөц будаа, шар будаа гэд төрөл бүрийн будаагаараа хийчих болно. Будаагаа ингээ хөмрүүлээд тавьсан чинь шал өөр хол шиг харагдаж байгаа. Тэгээд дээр нь жоохон дахианы махаа хэрчээд ногоон сонгон тавьчлаа. Хийж үзчихэд амсаж үзсэн чинь бүр үнэхээр гоё амттай болсон байсан. Тэгээд та хийгээд үзээрэй.